Ховд сумын түүхт 80 жилийн ой болж байна. Бид энэ Ховд аймаг тэр дундаа Ховд суманд амьдарч байгаад Казахстан улс руу шилжиж нүүрч суурьж тэнд амьдарч байгаа. Хэдийгээр бид тэнд байгаа ч гэсэн Монгол орноо тэр дундаа энэ аршааны минь энэ сайхан нутгийг хизээч мартахгүй. Бидний сэтгэл зүрхэнд үрж хадгалаастай байгаа гэдгийг бас хэлье. Энэ Казахстанаас ирсэн харилцаа дууны тэмцээний улсууд бол энэ хүн бол олон улсын олон тэмцээнд оролцсон ийм нэртэй дуучин. Энэ улсуудад амжилт хүсье. Бидний хүлээж авсан Ховд сумын засаг даргын тамгын газар, иргэдийн төлөөлөгчдийн хурал, өшөө Ховд аймгийн засаг даргад маш их баярлалаа. Энэ ажлыг зохион байгуулж ингэж хөрөнгө мөнгө гаргаж байгаад нь туйлын их баяртай байна. Ховд сумын 80 жилийн ой сайхан болохыг ерөөлийг хүсье. Нутагтаа орж ирсэн сэтгэлдээ ярихгүй юу? Таны хувьд ер нь Ховд аймагта ер нь байнга ирдгүү. Тэгээ энэ удаад бас одоо Ховд сумын маань ой болох гэж байгаа учраас энэ удаагийн таны ирэлт бол бас их онцгой, их сайхан байгаа байх гэж бодож байна. Би энэ Ховд аймгийн Ховд сумын уг нь жинхэнэ мэрэгэл хиймийн багш. Ховд аймгийн төвд багш хийжсэн. Дараа нь Ховд сумын Баян булаг багт багийн засаг дарга хийсэн. Суманд иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан. Тэгээд Казахстан руу шилжсэн. За энэ удаагийн онцлог бол өөр. Өөрөөр хэлбэл 80 жилийн түүхтэй Ховд сумын маань түүх нь ой болж байгаагаараа бол энэхээр онцлог. Энэ ой болно гэдэг бол одоо хэлэхэд амархан боловч хийхэд бас хэцүү ажил. Энэ ажлыг одоо бас зохион байгуулалтаар бид Казахстан улсад бас зохион байгуулсан. Бид 110 сая төгрөгийн хандив одоо энэ Ховд сумын нутгийн зөвлөлөөс өгсөн. Ингээд Ховд сумын одоо ингэж хүлээж авч байгаад маш их баярлалаа. Сэтгэл маш өндөр байна. Таны хувьд бол Казахстан улсад бас одоо Ховд аймгийнхаа Ховд сумыг төлөөлөд нутгийн зөвлөл байгуулад ажилладаг юм байна. Тэгэхээр Казахстан улсаас бас одоо Ховд сумын 80 жилийн ойг зорж маш их олон хүмүүс очиж төлөөлөгчд ирж байгаа байх гэж бас бодож байна. Маш их төлөөлөгч ирж байна. Энэ шүлхий өвчнөд холбоотой бас жаахан хойшлсон явдал бий. Энд бол Казахстан улсад амьдарч байгаа улсууд амралт бусад ажлаа зогсуулсан. Тэрнээс болж арай жаахан багдаж магадгүй. Ер нь Казахстан улсаас маш их улсууд ирж байгаа. Түрүүн Ховд сумын энэ төлөөлөлтөд очиход Казахстан улсын аймагаас нь бүгд одоо хүлээж авч маш сэтгэлийн өндөр байсан улсуудын. Ингээд Казахстан улсаас маш их хүн ирж байгаа гэдгийг одоо энд бас тушаалдъя. Ер нь сайхан хандж байгаа. Аламанның тарланы қол соғайық ұлар бекте якынға. Қол соғайық қошеметтен қош келдіңіздер. Ақындарың төкпелесін жыр борап. Сарбұлағым 80 жыл халықаралық айтысқа. Тұлпар ақын қош келдіңіз нұрғана. Тұлпар ақын қош келдіңіз нұрғана. За өнөөдөр Ховд сумынхаа түүхт 80 жилийн он бэлтгэл ажлын хүрээнд сумынхаа 80 жилийн он бэлтгэл ажлыг хангаж дээр нь бас энэ ажлын хүрээнд бас олон улсын харилцаа дууны тэмцээн буюу айтас тэмцээнийхээ бэлтгэл ажлыг бол ханган ажиллаж байна. Өнөөдөр бол олон улсын харилцаа дууны тэмцээнийхээ бэлтгэл ажлын хүрээнд Казахстан улсаас ирж оролцож байгаа төлөөлөгчдийг ухтаж авах ажиллагаа маань ингээд үргэлжилж байна. Тэгээд та бүхэндээ бас сайхан баярлахын өрөөл дэвшүүлье.